Би та нарт хэрэв бурхан гэж байдаг бол тэр хорон муу нэг юм гэдгийг батлах болно. Бурхан оршиж байгаа бүх зүйлийг бүтээсэн үү? Хэрэв бурхан бүхнийг бүтээсэн юм бол тэр хорон муугч гэсэн бүтээсэн гэсэн үг. Тийм учраас бурхан бол хорон муу нэгэн юм. Уучлаарай профессор. Хүүтэн гэж үнэхээр байдгүй. Наадах чинь ямар гэж асуулт вэ? Мэдээж оршилгүй яах вэ? Та нар хизээч даарч байгаагүй юу? Профессор, үнэн хэрэгтээ хүүтэн гэж байдаггүй. Физикийн хуулийн дагуу бол бидний хүүтэн гэж боддог зүйл нь дулаан байхгүй байгаагийн бодит байдал нь юм. Профессор, харанхуй гэж байдгүй. Мэдээж байлгүй яах вэ? Та буруу бодож байна ирэх мэ. Харанхуй ч гэсэн оршдоггүй. Харанхуй гэдэг нь гэрэлгүй орчны бодит байдал нь юм. Гэрлийг бид судалж чаддаг. Харин харанхуйг бол үгүй. Хорон муу гэж байдаггүй. Энэ нь яг л харанхуй болон хүүтэнтэй адил юм. Бурхан хорон муу бүтээгээгүй. Хорон муу гэдэг нь хэрэв хүний зүрхэнд Бурханы хайрын оршихуй байхгүй бол юу тохиолдож болох үр дүн нь юм. Альберт Эйнштейн 1879-1955 он.